Монгол улсын иргэн гэрэлсний бүртгэл бүртгүүлэх бол засаг захиргааны нэгжийн харьяалал харуулцахгүй бүртгэдэг бүртгэл тул өөртөөр улсын бүртгэлийн байгууллагын нэгжид өөрийн биеэр бүртгүүлэх боломжтой. Харин гадаад улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа иргэд гэрэлсний бүртгэл бүртгүүлэхдээ Монгол улсын хэлгийн чандад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газартаа хандах юм. Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн. Мөн харьяалалгүй эсвэл Монгол улсад албан болон хувийн хэрэгээр оршин суугаа гадаадын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэрэлсний бүртгэлд бүртгүүлэх бол улсын бүртгэлийн ерөнхий газар болон орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтгээс хандаж бүртгэлээ илгээх боломжтой. Бүртгүүлэхдээ тусдаа гаргасан өргөдөл гэрлэхийг хүсэгчдийн иргэний өмнөх. Гадаадын иргэн харьяалалгүй хүн бол паспорт эсвэл паспортыг орлох баримт бичиг. Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйл заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг. Мөн улсын тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлсийг тушаасан тухай баримтыг бүртгүүлнэ. Улсын бүртгэгч бүртгэлийн ажилтан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрэлсний бүртгэлийг хөтлөнө. Анхаарах зүйлс. Иргэний хуулийн 15-2 заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон нөхцөлд шүүхийн шийдвэрийг хавсаргана. Гэрэлсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна. Монгол улсын иргэн гадаадын иргэнтэй эсвэл Монгол улсад албан болон хувийн хэрэгээр оршин суугаа гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр гэрэлсний бүртгэл бүртгүүлэх бол гадаадын иргэний харьяалсан улсын иргэний бүртгэлийн байгууллагаас олгосон гэрэлсний бүртгэлд бүртгэлгүй тухай тодорхойлолт эсвэл тухайн улсыг төлөөлөн Монгол улсад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газраас олгосон гэрлэлтийн байдлыг тусгасан баримт бичгийг хавсаргана. Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтэд бүртгүүлсэн Монгол улсын иргэн гэрэлсний бүртгэл бүртгүүлэх бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрэлснийг нотолсон баримт бичгийг хавсаргана. Гадаад хэл дээр байгаа баримт бичиг нь албан ёсны орчуулгын хамт иргэний улсын бүртгэл, эрхийн үнэн зөвийг нотлох баримт бичиг болно.